их хурлын эрхэм гишүүд томилохын баталгаажуулаад явуул энэ маш том харамсалтай үйл явдал болно гэж би харж байгаа. За яагаад гэвэл улс төрийн намын тухай хуулийн 10-2 гэж заалт байдаг. Улс төрийн намын тухай хуулийн 10-2 дээр улс төрийн нам нь үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг оролдох одоо тийм ээ үйл ажиллагаа явуулахын бол Тэвхан намын үйл ажиллагааг улсын дээдчүүгээс нэн даруй одоо зогсооно гэж байгаа. Үйл ажиллагаа нэн даруй зогсооно гэж. Тэгэхээр өнөөдөр Батэрдэн гэдэг хүн бол миний харж байгаагаар бол улс төрийн намын одоо тэр даргын сонгуулийг удирдах гэж явж байсан. За улс төрийн намаас одоо бүлгийг нь удирдах гэсэн. Ингээд улс төрийн намын одоо хууль бус үйл ажиллагаа нь одоо дээдчүүгтэр одоо тийм ээ ялангуяа хууль зөрчсөн, үндсэн хууль зөрчсөн хүнийхээ оронд одоо хамсаатан уучлаарай. Хамсаатан шиг одоо ингээд орж ирж байгаа нь бол энэ тухайн нам бол зохион байгуулалтаагаар эс үйлдэлээрээ төрийн эрх эсрэг, төрийн эрхийг хууль бусаар, үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн оролдлогоо албажуулж яана гэж харагдж байгаа. Тэгэхээр энэ нам чинь одоо юу гэдгийг миний зүгээр харж байгаагаар 68 одоо их хурлын гишүүнтэй дид дарга одоо юу гэдгийг томилохдоо хоёр зүйлийг уулна хийчих ёстой байсан. Нэгдүгээрт нь Булган Туяа гэдэг хүн улс төрийн хариуцлага бүрээд албан тушаалаасаа үндсэн хууль зөрчснөө хүлээн зөвшөөрөөд албан тушаалаасаа одоо огцрох өргөдлөө өгөх ёстой байсан. Тэрнээс биш энэний дараа одоо ерөөсөн юм шүү дээ. Эсвэл төрийн байгуулалтын байнгын хороо шийдэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо юу гэж шийдэх вэ гэвэл үндсэн хуулийн зэцээс нөгөө гаргасан дүгнэлтэд шийдвэрээ хургуулахаар төрийн байгуулалтын байнгын хороо авч үзээд тэгээ Булган Туяа гэдэг хүнийг чөлөөлж болно. Энэ нэг хувилбар. Нөгөө нэг хувилбар нь юу гэх юм бол одоо өөрөөс нь өргөдлийн аваад тэгээд төрийн байгуулалтын байнгын хорон дээр чөлөөлөөд дараагийн хүнийг томилж болно. Тэрнээс биш чөлөөлөгдөөгүй тийм ээ хүний оронд одоо хууль ёсоор одоо ямар нэгэн үйлчлэгийг үүний оронд тэгээд улс төрийн нам одоо нөгөө мафиг эвлэрүүлэн зуучлна гэдэг шиг ажлын хэсэг гаргаад өвөөнөрийнхөө үгэнд ороод ажлын хэсэг гэдэг нэрээр далимдуулаад ийм одоо бусармаг үйлдэл хийж байгаа Монгол төрийн 90 оноос өмнөх рүү орж гэнэ гэдэг айдас төрүүлж байна. 90 оноос өмнөх нь ямар байсан бэ гэвэл нам төрийн дээр байсан. Намын шийдвэр үндсэн хуулийн дээр байлаа шүү дээ. Тэгээ 90 оны хувьсгал хийсэн шалтгааны чинь хамгийн том нэгдүгээр шалтгаан бол намыг төрөөс заагалж өгсөн байхгүй юу? Төр зөвхөн үндсэн хуулиар явна гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр хууль нь яаж хэрэгжих ёстой байсан бэ гэвэл өнөөдөр Батэрдэн гэдэг хүнийг дид дарга болгоно гэдэг санал оруулж байгаа нь Булган Туяа гэдэг хүн огцорсон гэсэн үг биш шүү дээ. Эхлээд тэр хүнээ өргөдлийн авах хэрэгтэй, эсвэл огцруулах хэрэгтэй. Ингэж явж иж процесс явна. Тэгэхээр өргөдлөө өгөөгүй огцруулаачгүй учраас Булган Туяа дид даргаар хэвээр байгаа. Одоо төрийн байгуулалтын байнгын хорон дээр ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү дээ. Та нар энэ үндсэн хуулийн нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн дээр маргаан үүсгэх 4 одоо үндслэл байдгийг. Хууль, хууль тогтоол, ард нийтийн санал асуулга. За дээр нь юу гэх юм бол ард нийтийн санал асуулгын дараа нөгөө албан тушаалтны хууль зөрчсөн асуудал, албан тушаалтныг томилох чөлөөлөх гэсэн асуудал. Дөрөвт нь тийм аа. Одоо энэ дөрөв дэх асуудлаар үндсэн хуулийн эцсийн шийдвэр гаргаж чадсан шүү дээ. Тэгэхээр нэгэнт эцсийн шийдвэр гаргаж байгаа үед бол үндсэн хуулийн эцсийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэхийн тулд төрийн байгуулалтын байнгын хорооноос Булган Туяаг одоо чөлөөлсөн тогтоолоо нэн даруй гаргах. Үгүй бол төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн үйлдэлээр нь тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдлын зөвлөлт тийм ээ албан тоод хөргүүлэх. Ингэж одоо процесс явагдах ёстой. Гэтэл улс төрийн намын хурлыг бодлуулсан. Одоо та нар хэрвээ эдгээр хууль зөрчөөгүй тийм л мундаг юм бол улсын дээдчүүг рүү хөргүүлэхгүй яасан. Гэтэл өнөөдөр энэ ардын намыг өнөөдөр ингээ харахаар намын даргагүй болчихсон. Бүлгийн даргагүй болчихсон. Тэгээ их хурлын даргагүй болчихсон. Ерөөсөө хуулиа зөрчөөд ингээд нөгөө уландаа гიშгэ яваад шүү дээ. Одоо ганцхан байгаа хүн ерөнхий нэр мичгийн даргал байж ш. Тэр хүн одоо хизээ өргөдлөөхийн тэр намын л асуудал байх л да. Тэгэхээр би юу гэж бодож тэр ерөнхий нэр мичгийн дарга гэдэг хүн нь одоо нэгэнт албан ёсоор алдж байгаа юм бол энэ дид даргыг томилох, огцруулах, чөлөөлөх асуудал дээр нам дээрээ ядаж одоо юу гэдгийг ярилцаач гэж би бас хэлмээр байна. Тэгэхгүй ингээд төрийн эрх мэдэл, төрийн ажил руу ингэж улаарч болохгүй шүү дээ. Тэгэхээр Булган Туяа гишүүний одоо гишүүнийх нь бүрийн эрх түтгэлцэх зөвхөн одоо дид даргаас ингэж чөлөөлөгдөд үлдэх юм уу? Түтгэлцэх
эргүүлэн татах гэсэн хоёр ойлголт байна тийм ээ. Түтгэлцэх гэдэг ойлголтыг бол улсын хурлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу бол зөвхөн ерөнхий прокуророос оруулж ирдэг. Тодорхой үйл ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ хүний халдашгүй байдал бүрийг саадуулаад байна гэдээ оруулж ирдэг. Одоо бол энэ хүнийг эргүүлэн татах ажиллагаа явагдах ёстой. Эргүүлэн татах ажиллагааг зөвхөн одоо улсын их хурлын гишүүдийн зүгээс эсвэл одоо ардчилсан намын бүлгийн зүгээс эсвэл одоо юу гэдгийг төрийн байгуулалтын байнгын орооноос тогтоолын төсөл санаачлаад эргүүлэн татах ёстой. Яа тэрийг эргүүлэн татж байгаа тэр хүнийг эргүүлэн татчаа шалтгаан нь юу вэ гэвэл та бүхэн мэдж байгаа. Улсын их хурлын гишүүний тангаргийн хамгийн сүүл дээр хэрв би энэ үндсэн хууль бусад хуулиар чандан захиа тангаргалж байна. Хэрв энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэж байна. Тэгэхээр тэр тогтоолыг хувь хүний хувьд бол эсэргүүцэх эрх зүйн үндэслэл байхгүй болчихж байгаа. Тийм учраас тогтоолын төслийг өргөн бариад хийхэд ямар ч асуудал байхгүй. Тэгээд дараагаас эргүүлэн татахаас гадна улсын хурлын гишүүний эрхээсээ бас эргүүлэн татах боломжтой байгаа. Эргүүлэн өөрөөр хэлэх юм бол тухайн этгээд нь тийм ээ одоо хүртэл хууль ёсны үйлдэл гаргахгүй штэ. Уг нь бол өнөөдөр тангаргаасаа нэгдсэн гэдэг нэг нь тодорхой байгаа тохиолдолд бол тэр хүн яах вэ гэвэл хүсэлтээ өгөөд улс төрийн хариуцлага үүрлээ гэдээ явбал энэ улс төрийн хариуцлага уу хуулийн хариуцлага уу гэдэг яриа явах ёстой. Гэтэл тэр хүн юу ч хийгээгүй. Одоо миний санджаагаар бол ямар нэгэн байдлаар намдаач байна уу, бүлэгдээч байна уу тийм ээ байнгын ороонч байна уу, их хурлын одоо нөгөө бүрэг дөрж дэд дарагдч байна уу, ямар нэгэн хүсэлт хөргүүлээгүй гэж би ойлгож байгаа. Хэрвээ энэ ийм тохиолдол байгаад үед одоо цэцгийн шийдвэр их хуралд хүргэгдэн гут нин даруй их хурлын гишүүд нөгөө нэг үндсэн хуулийг одоо сахиулах, дээр нь дахиад мөрдүүлэх зорилгоор одоо эсвэл төрийн байгуулалтын байнгын хорооноос тогтоолын төсөл эргүүлэн татсан тогтоолын төслийг өргөн барих ёстой. Үгүй бол их хурлын хэн нэгэн гишүүн өргөн барих ёстой. Эсвэл ардчилсан намын бүлэг өргөн барих ёстой. Тэгжээж үндсэн хууль чинь хамгаалагдах байхгүй.